E-accreditation систем та өөрийн нэвтрэх нэр нууцыг ашиглан системд нэвтрэнэ. Хэрвээ танд эдгээр мэдээлэл байхгүй бол бүртгүүлэх хүсэлт илгээж системд нэвтрэх нэр нууцыг авна. Бүртгүүлэх хүсэлт илгээгт товч дээр дарсны дараа тус цонх гарч ирэх бөгөөд байгууллагынхаа регистрийн дугаарыг бичээд хайх товчон дээр дарна. Тус товчийг дарснаар таны оруулсан мэдээлэл улсын бүртгэлээс лавлагдаж бодит эсхийг баталгаажуулдаг байгаа. Үүний дараа байгууллагын нэр болон бусад улаанаар цохон тэмдэглэсэн бүртгэлүүдийг зайлшгүй бүртгэнэ. Утасны дугаар болон имэйл хаяг бүртгэх хэсгээр та имэйл хаягаа заавалжгүй бодит зөв мэдээлэл оруулах ёстойг анхаарна. Учир нь системд нэвтрэх нууцуг болон нэвтрэх нэр маань тухайн имэйлд илгээгддэг байгаа. Байгууллагын мэдээллийг бүглэж дууссаны дараа байгууллагын төлөөллийн мэдээлэл буюу энэ байгууллага төлөөлөн оролцож буй хүний мэдээллийг бүртгэх шаардлагатай. Энэ дотроос онцгойлон имэйл хаягдтай нэвтрэх нэр нууцуг илгээгдэх тул буруу мэдээлэл бөглөвөл нэвтрэх нэр нууцугаа хүлээж авч чадахгүй хүрнэ гэдгийг анхаарна. Регистрийн дугаар хэсэг дээр та иргэний үнэмлэхнийхаа дугаарыг бас бүртгүүлж болно. За эдгээр мэдээллийг бүгэсний дараа илгээх товч дарна. За илгээх товч дарснаар таны хүсэлт нь E-accreditation системд хүргэгдэх бөгөөд хэрвээ амжилттай баталгаажвал имэйл хаягдтай нэвтрэх нэр нууцуг илгээгдэнэ. Хэрвээ хүлээн авахаас татгалзвал мөн адил татгалзсан мэдээллийг таны имэйл хаягт хүргэх бөгөөд засварлан илгээх боломжтой.